Сайн намынхаа дараагийн хвшлэгээр уулзж байна. Энэ удаагийн хвшлэгээр 2016 онд гарч байсан Boku Daki ga Inaimachi буюу биел байхгүй тэмээх нэртэй нэгэн сонирхолтой аниме ярьж хөрвөлдлээ. Ингээд шууд бичлэг рүү харцгаая. Энэ бол манай гол дуруулах 29 настай Сатаро. Би цааны газар ажилладаг бөгөөд өөрийн гэсэн мангагаа эвлүүлэх мөрөөдөлтөж хараахан амжилттай болж чадаагүй, баргийн зүйл сэтгэл нь хөдөлдөггүй уйтгартай нэгэн. Ингээл нэг өдөр хүргэлтээгээд явж байтал гинт цэнхэр ирвэхээ харагдах бөгөөд манай хүн байдал бишцнийг анзаараад эргэн тойрноо сайтар ажиглалтай лачин нэмшины жолооч нь ундчихсан яг осол гарах гээд явж байхад нь эцсийн мөчтөн жолоодлогыг нь өөрчлөөд том ослоос эргэлсэн ч өөрөө бэртээд эмнэлэгт хүргэгддэг. Азар хүнд бэртэл аваагүй ба манай хүн нэг тийм онцгой чадвартай бөгөөд тэрийгэ дахин төрөлт гэж нэрлэдэг. Ямар нэг аюултай осол болохоос 5 минутын өмнө рүү гинт очдог бөгөөд манай хүн тэрийг нь засаад ослоос эргэлэх юм бол зогсдөг юм байлээ. Эмнэлгээс гараад гэртээ иртэл осолд орсон болохоор ээж нь төрдөө асархаар гэрт нь өгөөд ирсэн байдаг. Маргааш нээжтэйгээ хүнсээ цуглуулад явж байтал дахиад нөгөө нэг цэнхэр ирвэхээ нүдэнд нь харагдах бөгөөд яг юу буруудсныг нь мэдэж чадаагүйч дахин төрөлт нь гинт зогсчихдог. Яагаад гэсэн чинь яг тэр хэвд нэг гимт хэрэгтэн хүүхэд тулгаалах гээд явж байхад нь ээж нь анзаараад зургийг нь дарснаар нөгөөх нь хүүхдээ орхиод явсан бөгөөд хүүхдийн улгаа гарахаас сэргэлсэн болохоор дахин төрөлт нь зогссон байдаг. За тэгээд дуусчаад харих замдаа хамт ажилладаг Айригээ тохиндогоо таарлах бөгөөд ээж нь түүний гэртээ ураад хамтдаа ороод идэхэр болдог. Айри бол манай Сатарууд ерөн жоохон талтай юм байлээ. Дааж манай Сатарууд тэрийг нь огт анзаардаггүй. Маргааш өглөө ээж нь гадуур явж байгаад өчигдрийн хүүхдийн улгаач нэг л тань санагдаад огт бодлоос нь гарахгүй байх бөгөөд хүмүүсээс сороглож асууж байгаад бараг л гэмт хэрэгтнийг санаж чадсан ч харамсалтай нь хүн дэлж чадлагүй өөр алуурчныхаа гарт хамаа алддаг. Яг өөрийг нь таньчихсан байж магадгүй сэжиглээд дааж аваад гэрт нэрээд алцсан юм ээ лээ. За тэгээд удалгүй байж байтал Сатаро маань гэртээ иртэл ээж нь алуулчихсан байхыг хараад цочирдоод байж байтал хөрш нь орж ирж таарад манай хүнийг алуурчин гэж ойлгоод тэр аваар нэг сенсац үүсгээд цагтаад мэдгчдэг. Ер нь бол хинч харсан сэжиглэгдэхэр байсан болохоор манай хүн сандраад цагдаа нараас зугтаж байтал гинт дахин төрөлт болоод 5 дугаар ангийнхаа өрөө шилжчихдэг. Эхэндээ яагаад гэдгийг нь ойлгохгүйсэн ч удалгүй энэ бүхэн ээжийнх нь хүлтэй холбоотой бөгөөд ээж нь хүнд алуулсан шалтгаан нь энэ үед болсон ямар нэгэн зүйлтэй холбоотой бөгөөд манай хүн тэр алдааг нь олж засах ёстой гэдгийг ойлгодог. Ойр орчмоо ажиглаж байгаа ангийнхаа Каягийн охиныг баггүй шарах зоригтой байгааг нь анзаарах бөгөөд хүчирхийлэл дуртаж байж магадгүй юм гэж ойлгоод өөрийн мэдлгүй анхаарлаа хандуулчихсныг нь найзууд нь Кая цаан байна гэж ойлгоод манай хоёрыг хүчээр уулзуулчихдаг. Яг нь энэ цаан болох бөгөөд баг зэрэг дотносоод мөн дээрээс нь Каягийн зохион бичлэгнээс нь яалтчгүй гэр бүлийн хүчирхийлэл дүртэж байгаа гэдгийг нь мэдэж чаддаг. Мөн дээрээс нь Каягийн охин нь удахгүй хүүхдийн улгаачийн гарт амиа алдах 3 хүүхдийн нэг гэдгийг санах бөгөөд яаж иж байгаа түнтэй ордож дотносоод улгаачийн гараас аварч чадах юм бол ирээдүй өөрчлөгдөнө гэж бодоод Каятай найзлахаар шийддэг. Уг нь хөөх амжилттай дотносож байсан ч жижигхэн сургуулийн уралдаан болох үеэр Сатаро маань өрсөлдөгчдөө албаар ялагдсанаас болоод Кая уралцдаг. Албаар ялагдсан шалтгаан нь гэх юм бол хэдийгээр 10 настай ч доторх хүн нь 29 настай болохоор ялчих юм бол шудраг бус гэж санагдаад ялагдсан байдаг. Харин Кая маань уралсан шалтгаан нь өмнө нь би чамд худлаа ярихгүй гэдээ амлалт өгчихсэн байсан бөгөөд саяны уралдаанд чадлаараа хичээнэ гэж хэлсэн ч албаар ялагдсан болохоор уралцсан юм байна лээ. Алдаа гаргачихсан болохоор тэрийгэ засахын тулд Каяг дөрсөн өдөртөө урьдаг. Мөн дээрээс нь Каяг хүүхдийн улгаачид тулгаалагдсан өдрийг санаж чаддаг бөгөөд тэр өдөр нь дөрсөн өдөр болохоос яг нэг өдрийн өмнө юм байна лээ. Тэгэхээр дөрсөн өдөр болтол дотносоод амжилттай дөрсөн өдрөө хамтдаа аюулгүй тэмдэглэж чадах юм бол бүх зүйлс өөрчлөгдөөд ирээдүйд ч гэсэн дагаад өөрчлөгдөнө гэж боддог. За тэгээд Каятай уулзахаар гэрт нэртэл хөөх хэмээн ээжтэй зодуулчихсан амбартаа хөвтөж байхдаа даралддаг. Ээж нь харцгаад тоосон шинжгүй санамсаргүй унаад юм болчихсон юмгүй хүчээр илүүлээд бүр сурчсан гар байдаг. Дээрээс нь шархыг нь амралтын өдрүүдэд идэхийн тулд зөвхөн 5 дахь өдөр л зоддог. Нилээн зөвөн гар байдаг. Энэ болгоныг нь манай хүн багштай хэлтэл багш нь ч гэсэн мэдэж явах бөгөөд хүүхэд хамгааллын төвд 5 сарын өмнө сандаж эхэлсэн бөгөөд баттай нотлох баримт олж чадаагүй явсаар өдийг өрсөн байдаг. Гэхдээ удахгүй бүх нотлох баримтууд нь бүрдчих учраас удахгүй ээжээс нь салах боломжтой болсон талаар нь мэдэж авдаг. Буцаад анги дээр иртэл сурагчдын цуглуулсан үдийн цайны мөнгө нь алга болчихсон байдаг. Хин авсныг нь мэдээгүй ээж үтэл нэг өхөн босч ирээд шууд л манай Каяг ядуу болохоор хулгайлцсан байх гэж зүнхийг нь нэгжтэл нэрэл дотроос нь гараад ирдэг. Гэхдээ хин нэгэн хорлох гээд албаар ийм хэрэг хийсэн гэдгийг нь манай Сатаро хэлж Каяг өмөрөх бөгөөд энэ үйлдэл нь манай хоёрыг буцаад дотносоход нэлээд нэмэртэй болдог. Дажгүй ойрцсон дээрээ ядарч нэг удаа 5 дахь өдөр ээжт нь зодуулахгүй байхын тулд манай хүн тэр өдөр нь хамтдаа гадуур зугаалж болох уу гэдээ ээжээс нь асуухаар иртэл мэдээж ээж нь зөвшөөрөхгүй байж байтал манай Сатарогийн ээж ирээд хүч нэмснээр хүчээр нийгэм зөвшөөрүүлж чаддаг. Ингэснээр манай хоёр цагийг сайхан өнгөрүүлж Кая маань ч ээжтэй зодуулалгүй нэгтгэхэд цоглог хичээлдээ ирдэг.
Өдөр хоногуд өнгөрсөөр 3 сарын 1 буюу Кайогийн улгаалуулдаг өдөр болдог. Сатору маань тэр өдөр чадлаараа хамтдаа цагийг өнгөрүүлээд оройн гэрт нь өргөж өгөөд ойр хавийн хуршүүдэд нь бүгдд нь сонсогдохоор чангаар маргааш уулзъя гэж хэлээд хайрдаг. Азар бүх зүйл Саторугийн төлөвснөр болох бөгөөд аюулгүйгээр тэр өдрийг давж чаддаг. Аюулыг давсны баяр буюу манай Саторугийн төрс өдрийг найзууд нь тэмдэглэж өгдөг. Гиснээс өнөөдөр зөвхөн Саторугийн төрс өдөр биш, Кайогийн маань ч гэсэн төрс өдөр нэмэлээ. Давхар төрс өдөр болоод дээрээс нь аюулаач давчихсан учраас баярын өдрөө мартагдахааргүй сайхан нэмдэглэж өнгөрөөдөг. Гэхдээ харамсалтай нь ирээдүй бүрэн өөрчлөгдөөгүй буюу маргааш нь Кайо сургаал болсон байдаг. Эцтэй гэхэд манай хүний хийсэн бүх зүйлс ямар ч нэмэргүй болж таарах бөгөөд Сатору маань шоконд ороод гүйж байтал гинт буцаад одоо цаг руугаа шилжээд ирдэг. Одоо цаг үед бол манай хүн чинь ээжийг алсан алуурчин гэж сэжиглэгдэж байгаа болохоор цагдаа нараас нуугдах хэрэгтэй байгаа. Гэтэл Азар ажлынхан дарган залхаад түн тусалж байна гэж бодсон ч цагдаа нарт барьж өгөх гэж байсан юм лээ. Азар манай хүн тэрийг нь урдчилж мэдээ дамжиж цогтож чаддаг. Дөнгөж молтроод байж байтал энэ удаа харин жинхэнэ туслагч буюу хамт ажилладаг Айритайгаа тааралдаж тэдний тон хооролдог. Айригэнд байх үедээ өнгөрсөн болсон хэрэг ямар тач өөрчлөгдсөн гэдгийг олж мэддэг. Огт өөрчлөгдөөгүй гэж бодож байтал багч гисэн өөрчлөгдсөн юм байлээ. Тэгэхээр дахиад өнгөрсөнд очоод хангалттай сайн өөрчилж чадах юм бол Кайо маань аврагдах боломжтой гэдгийг олж мэддэг. Гэхдээ нэг газараа удаан байж болохгүй. Дээрээс нь дарга нь Айригэнд байгааг нь мэдчихээд цагдаад хэлчих гээдсэн болохоор манай хүн тэднийхээс ухаас үр аргагүй болдог. Үүнийхээ дараагаар Сатору маань ээжтэй хамт ажилладаг байсан хүнтэй холбогдоод уулзгаар болдог. Ээж нь халуулахаас өмнө хэрэгтнийг мэдчихээд энэ хамт ажилладаг найздаа хэлэх гэж байгаа далуулчихсан юм лээ. Мөн дээрээс нь Кайог ээжтэй зодуулсаар байгаа далуулсан гэж цагдаа нар сэжиглэж байсан ч өөр хүн гэрээс нь хулгайлаад алчгаад буцаагаа тавьчихсан бөгөөд тэрнээс гадна бас нэг гэмгүү хүнийг яг алуурчин мэт нотлох хоринд үлдээгээд тэрнээс нь болоод тэр гэмгүү хүн нь хэлмэгдчихсэн юм лээ. Кайогийн хэрэгээс гадна яг үнтэй адилхан хүүхэд алчхаад гэмгүү хүнийг хэрэгтэн мэт нотлох хоринд үлдээсэн хид хідэн гэмт хэрэг гарч байсныг нь мэдэж авдаг. Хамгийн чухал нь яг одоогийн байдлаар манай Сатору маань ч гэсэн ээжийг алсан хэрэгт онцгсон байгаа буюу дээр үеийн алуурч нь одоо ч гэсэн хэрэгээ үлдээж байгаагаар зогсохгүй Саторугийн ээжийг алсан хүн гэдгийг мэдэж авдаг. Тэгэхээр ерөнхийдөө Сатору маань зөв шижүүрээ араас хөөцөлдөж байсан буюу Кайог алсан алуурчныг илрүүлж чадах юм бол одоо цагт ээж нь ч гэсэн алуулахгүй гэдгийг баттаа мэдэж чаддаг. Дараагаар нь Айритай уулзахаар ирэх үед цагдаа нар Айрыг нууцаар дагсан байх бөгөөд Сатору маань бариад авдаг. Гэхдээ Азар яг энэ үеэр нь дахин дүрлд болсноор буцаад Кайотоо газар болцсон дээр өдөрлөг баярч чаддаг. Энэ удаа өнгөрсөн баг зэрэг өөрчлөгдсөн буюу манай хүний найз Кenya түүнийг нэг л өөр болчихсныг нь аль дээрээс хойш анзаарчихсан байсан бөгөөд юу хийгээд байгаа талаар нь асуугаад ерөнхийд нь ойлгоод манай хүн туслахаар болдог. Яг ч дахин дүрлэлт энтрийн талаар мэдээгүй ч гэсэн ямар тач Кайог аврах талаар нь сонсоод туслахаар шийдсэн байдаг. Энэ удаа манай хүний бодож олсон төлөвлөгөө төрсөн өдрийн дараагийн өдрөөс эхлээд Кайог гэрээс нь цогтаалгаад аюултай өдрийг өнгөрөх хүртэл тоглодог нууцчундаа нуухаар төлөвлөөд Кайоч түүнийг нь зөвшөөрдөг. Хэд хоног тэндээ нуугдаа Сатору маань хоолцоо зөөсөөр аюултай өдрүүдийг амжилттайгаар давж чаддаг. Гэхдээ нэг шөнө танихгүй орж ирээд цөнхөн үлдээчгээд явсан бөгөөд тэр нөгөө алуурчин өөрийн хэрэгслээ нуудаг газар нь байсан байж таардаг. Азар манай Кайог тэнд угааг мдээгүй өнгөрсөн ч аюултай газар гэдгийг нь мэдсэн болохоор Сатору маань шууд гэртээ дагуулад ирдэг. Мэдээж ээж нь юмны наадах цаадахыг ойлгодог сайн хүн учраас огт загналгүй харин ч сайн зүйл хийсэн байна гэд гэртээ оруулдаг. Саторугийн ээж нь багштай ярилцаад маргааш нь Кайо гэрт нь өргөж өгөх үеэрээ хүүхд хамгаалах нэгч бас дуудсан байдаг. Өмнө зөндөө сануулга авчихсан байсан мөн дээрээс нь энэ удаа хүүхд нь 3-3 хоног алга болчихсон байхад нь огтхон чирэл хайгуулуулаагүй учраас албан ёсоор асран хамгаалах эрхээ алддаг. Энэ үеэр Кайогийн эмээ ч гэсэн ирсэн байх бөгөөд Кайогийн маань аав нь ээжийг нь зоддог үчирхийлэгч байсан юм лээ. Эмээгийнх нь хувьд охиноо зодуулаад байхыг харж тэвжилэхүү нөхрөөс нь хүчээр салгачихсан бөгөөд ээж нь ганцаар хүүхэд өсгөх хүнд ачаан дээр унаад стресснээсээ болоод өөрөө ч мэдлэхүү үчирхийлэгч болсон байдаг. Гэхдээ л ээжийг нь зөвтгөх аргагүй л дээ. Ингээд эцэст нь Кайо маань эмээ дээр өсгөр болоод бүх зүйл сайнаар дуусдаг. Хэдийгээр Кайог орж чадсан ч дахиад хоёр хүүхэд алуурчанд алуулах бөгөөд нэг нь бүр нөхөн сургуулийн хүүхэд учраас яаж түнтэй дотносгоо мэдэхгүй болохоор ээжийнхээ хэлснээр шууд очиод ярилцаад үзтэл азар амжилттай болдог. Зүгээр танилцаа зогсохгүй Саторугийн найзтай нэлийн дотнуулаад бараг үерхэж эхэлдэг. Ингэснээр Кайогийн дараа аюулд өртөх байсан хоёр хүүхдийг нийлдэг найз нөхөдтэй хаарч хамгаалдаг хүмүүс байгаа шүү гэдгийг нь алуурчанд харуулснаар аюулгүй болгож чаддаг. Яагаад аюулгүй болголоо гэж хэлж байгаа шалтгаан нь алуурчны хувьд бусдтайгаа нийлдэггүй ганцаардмал анхаарал халамж бага авдаг хүүхдүүдийг онилдог бөгөөд тэдгээр хүүхдүүдийг нь Сатору маань найз нөхөдтэй болгоод байгаа учраас аюулгүй болгож байна гэсэн үг.
Гэхдээ тэр хоёрыг аварлаа гэд алуурчин зогсчихгүй учраас дараагийн ганцаар тул олсон хүүхдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй болдог. Тэр нь болохоор өмнө Каяог хоолны мөнгө булгаалсан хэрэг тунгаах гэж байгаад өөрөө буруутснаас болоод ангитай шавдралагддаг болсон Мисатого охин байдаг. Сүүлийн үед дандаа ганцаараа яваад байгааг нь анзаараад дотносох гээд дагж байгаад алдчихдаг. Гэтэл яг энэ үеэр нь с ижигтэй машин хажуугаар нь явж өнгөрөөд яаж даах вэ гэж бодож байтал азар багштайгаа даралтаад хамаг учраа хэлээд хамтдаа араас нь дагдаг. Гэхдээ харамсалтай нь Сатору маань алуурчны гарт өөрөө ороод ирснээр дэндүү хожимдож ойлгодог. Энэ бүхний ард байсан хүүхдийн алуурчин нь багш нь байсан юм лээ. Гинч өөрийг нь сэжиглэхгүй маш зэвэрхэн явж байтал генетик хүн гарч ирээд өөрийнх нь онилсон хохирогч нарыг авраад яг л ирээдүг хараад байгаа юм шиг санагдаад тахлаар нь гайхаад судлаад үзтэл энэ бүхний ард нь Сатору маань байсан гэдгийг хоёр дахь хохирогчоо онилж байх явцдаа олж мэдсэн байдаг. Гэхдээ л арайч үгүй байлгүйдээгээд шалгаад үзтэл өнөөдөр ч гэсэн Мисатогийнхоо охиныг аврах гээд ирчихсэн явж байгааг нь хараад баталгаатай гэдгийг нь мэдээд манай хүнд өрх тавьсан бөгөөд өөрхий Сатору маань мэдлгүй гиндээд орчихсон болж таардаг. Өөрийнх нь талаар бүх зүйлийг яг л ирээдүйг харж байгаа юм шиг л мэдээд замтан садаа олоод байсан Саторуг маань машинтаа живүүлж орхидог. Гэхдээ азар манай хүн яг ч өөхөлгүй амьд үлдэх бөгөөд 15 жилийн турш комд ухаангүй хөвтөж байгаад эцэст нь нэг юм сэрэгдэг. Уг нь алуурчныг мэдэж чадсан ч 15 жил комд байсан болохоор өмнөх зүйлсээ сайн санаж чаддаггүй. Удалгүй манай хүн дээр найзууд нь ч ирж уулзах бөгөөд түүнээс гадна Каяо ч гэсэн уулзгаар ярьдаг. Гэхдээ энэ хэсэг бол бүр үнэхээр төсөөлөгдөнгөн байсан л та. Каяо маань Саторугийн найзтай суугаад бүр хүүхэдтэй болчихсон байдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой зочин нь алуурчин нь буюу ангийнхан багш түүнийг 15 жилийн турш сэрхийг нь хүлээгээд байнга эргэж байсан гээд уулзгаар хүрээд ирсэн байдаг. Түүнтэй уулзмах цаа манай хүний дурсамж чиргээд зэрэгсэн байх бөгөөд түүнийг нь мэдсэн багш нь дээвэр дээр түүнтэй уулзахаар авч гардаг. Өмнө нь Сатору маань машинтаа живхийнхаа өмнө би чиний ирээдүйг мэднэ гэж хэлж байсан юм лээ. Яг өөр хүн зүгээр тэгж хэлсэн бол огт тоохгүй өнгөрч болох ч гэсэн яалтчгүй ирээдүйг нь мэдээд байгаа юм шиг үйлдэлгээд байсан Сатору тэгж хэлсэн болохоор тэр өвг нь огт бодлоос нь гарахгүй түүнийг сэрхийг хүлээж байгаад өөрөөс нь асуухаар уулзж байгаа юм лээ. Сатору маань хөөрхөн төлөвлөгөөтэй дээвэрлүү хамтдаа гарсан бөгөөд уцаараа яриаг нь бичээд барин толгох гэсэн ч багш нь мэдснээр бүтлгүүтдэг. Багшийнх нь хувьд 15 жил хүлээж байгаад яг сэрх үед нь өөрийнх нь ирээдүйг яаж мэдээдсэн талаар асууж хаад алах бодолтой байсан ч яг цагаад болсон чинь алж чаддаггүй. Учир нь энэ хорвоо дээр Сатору маань багшигаа ойлгох цорын гац хүн бөгөөд түүний хувьд амьд байгаа шалтгаан утга учир нь гэдгийг багш нь ч тэр Сатору маань ч гэсэн мэдчихсэн болохоор өөрөө дээврээс үсрэх гэсэн ч багш нь түүний амийг авраад бүрл батлаад өгдөг. Гэхдээ эцэст нь бүх зүйл хоосон санагдсан учраас Саторуг нь гагаад өөрөө ч гэсэн амиа орлоё гэж бодсон ч Сатору маань аль эртнээс найзуудтайгаа төлөвлөөд доороо аврах хуц энэ төр бэлтчихсэн байдаг. Яг Саторуг маань дээврээс унгааж багшныг нь зураг энтрийг дараад баримтжуулж авч чаддаг. Өмнө нь үлдэж байсан хэрэгүүд нь 15 жилийн өмнөх дээрээс нь угаасаа нотлох баримт гээд байх зүйл байхгүй учраас ингэж л шинэ хэрэг үүсгэж барьж авахар төлөвлөсөн юм лээ. За ингээд эцэст нь багшинж баригдаж Сатору маань ч гэсэн хэвийн амьдралдаа ороод манга зураачаараа ажиллаж эхлэх бөгөөд нэг өдөр явж байгаад Айриг их хуучин ажилдаг байсан охинтойгоо санамсаргүйгээр таарлаж яваар аниман дуустдаг. За нэг юм хөөрхөн аним байна да манайхаа. Тэгээд амжилтанд таалагдсан бол дардаг өнөдөө дараараа. Бас дээрэс нь иймэрхүү анимнууд хаяада ирж ивэл бас болохоор байна уу яхаар байна. Та хэд маань сэтгэл хэсэгт хэлээд өгөөрөө. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяр таа.